Дараагийн оролцогч Завхан аймгаас манай нэвтрүүлгийг зорин ирсэн байна. Ингээд зохион бүтээгч Батарагчааг бүгдээрээ тайзан дээр ухтан авцгаая. За. Ажил хүрэл амжилттай. Амжилт. За, хийх зүйлээ тооцоолсон нүдэндээ харсан. Тий. За, яагаад энэ бүтээлийг хийх болов? Миний энэ бүтээл бол өнөөгийн нийгэмд бол манай малчтад хамгийн тулгамжтай том асуудал үлийн цаг багт нь. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэе гэсэн үүднээс. Бүтээлээр танилцуулахад 3 минут байгаа. Юуны түрүүнд бүтээлийнхаа давуу талуудыг хэлье. Нэгдүгээрт манай бүтээлийн бүтэц бол маш энгийн. Хоёрдугаарт гэх юм бол манай бүтээлийг хинч ашиглах боломжтой. Хялбар гэсэн үг. За гуравдугаарт гэх юм бол манай бүтээл ямар нэгэн илүүдэлт зардал гаргахгүй. За өөрөөр хэлэх юм бол тог цахилгаан шатхуун хэрэглэхгүй гэсэн. За манай бүтээл үндсэн хэсэг буюу их бие. Тэгээд энэ түрдэг хэсэг. Энэ нь болохоор бүтээлээ авч явахад амар хялбар болгож түрдэг болгож өгсөн байгаа. Тэгээд их бие нь болохоор үндсэн хоёр тасалгаатай. Энэ 100 хэсэг. Доод тасалгаанд аргалын төлсөн галын утаа энэ яндангаар дамжиж дээд тасалгаанд орно. Энэ орсон утааг энэ шахуургаар бид нэр хөөгөөд энэ утга хоолоогоор дамжуулан гаргаж хулгайныхаа нөхөр утаж өгч байгаа. Ийм бүтэц. Хойдлын хайцагда юу хийж явж явах вүлээ? Хойно түш нөөц түлшээ авч яваа. Завхан аймагт үлийн цагаан хот нөх вэ? Их манай зовлон юу ах вэ үлийн цагаан хотноос? Үлийн цагаан хот нь бол бэлчээрийн сүл шимтэй ургамлын бол 90 орчим үеийг эдид сүйтгэдэг. Тийм бас хор хөнөөлтэй амьд. Биологч төгөлдөр танд микрофоныг шилжүүлж байна. Монгол улсч бас түүхэндээ үлийн цагаан хоттой тэмцээс маш олон туршлагууд бас байгаа. Сайн ч байгаа, муу ч байгаа. Энэ бол бас санаа нь их бас зүгээр санаа байна тий. Ямар нэгэн өөр бусад одоо тий юу зарцуулахгүй одоо илүү зардал гаргахгүйгээр зүгээр өөрсдийнхөө малчд бол өөрсдийнхөө эргэн тойронд байгаа гарын дор байгаа тэр жоохон материалууд ашиглаж болохоор бодит байдал дээр ийм одоо төхөөрөмж хэрэглээ байгааг одоо жилийн одоо юм дээр ингэж орж ирж байгаагаар бас харуулж байна тийм ээ. Энд дээр яг одоо миний хувьд сонирх хийц талаас сонирхох нь болохоор яг утаага одоо тэр хоолоогоор оруулах гэж байгаа хэсгийн тийм ээ. Тэр хэсийг яаж ажиллах вэ? Зүгээр ерөнхийдөө уугсан утаа өөрийнхөө инерцээр хоолоогоор орохоор байна уу тий? Доод тасалгаанд байгаа утаа тэр яндангаар дамжиж дээшээ орсныг нэг хаалтаар хаагаад тэрийгээ дээрээс нь шахуургадаад өгөхөөр тэр хоолоогоор шахуургад нь гэхээр одоо яг яаж шахуургадах гэж байна? Энэ ингэдэг нөгөө таардаг. Зүгээр гачаалтаар уу? Тий. Тэр утгаараа элдв энерги бас хэрэглэхгүй л гэсэн санаа хэлээд байгаа юм байна тий. Шүүгч гадуудрах. Энэ бүтээл ажил нөө энийг хийх хэрэгтэй. Тэгээд тэр дугуй муугуудтай тэр арай төвхтэй санагдаад энэ зүгээр бариа явдаг. Одоо зүгийч чинь нөгөө зүгийн үргээдэг юу байгаа штэ хөөрөхтэй юу чинь жижигхэн юм байгаа штэ. Чи бол аргалын утаагаар утгах гэдэг юм байна штэ тий. Болно штэ тий. Тэгэхээр тэр чинь аргал эднүс чинь жоох юм чи үрээ явдаг ч юм уу ингээл тэгээд хөлөөрөө ингээ ачаалдаад шахацдаг ч юм уу нэг тийм. За ингээд шүүгчдийн гэрэл асаж үлийн цагаан хотныг 2 дугаар шатнд утаж устгах уугүй юу гэдэг шийдэгдэнэ. 2 ногоон гэрэл. Оюуны өмчийг сайн шалгах юм шиг заа. Оюуны өмчийг шалгаад өөр юм ялгаа гаргаж хийх юм шиг. Манайх оюуны өмчийг гадтай хамтарч ажиллаж байгаа. Чи залуу зөвхөн төч нэвтрүүлгээс очиж байна. Ийм юм шалгаад өгөөч гэхээр чам аюу урд шалгаад өгнө. За. Сая шорсны бол шүүгч төрийн хэлжэл та. Чиний бүтээл бол болох боломжтой бүтээлгээд тэгээд 2 дугаар шатанда бүтээлээ сайн боловсронгуй болгож ирээд тэгээд бас оюуны өмчийн тал дээр тэр оюуны өмчийн газраас бас мэдээллүүдийг патентын мэдээллүүдийг бас шалгаж үзээрэй гэсэн. Тий. 2 дугаар шатанда яваад болцоо.